2005 оны 12 дугаар сард нэг залуухан эмэгтэй Нью-Йорк хотын гудамжаар алхаад явж байлаа. Хот тэр жигтэй 100 сарын чимэглэл өлөгчгсөн баярын уур амьсгалтай байсан цаг үе. Бүсгүй замдаа сонины мухалтын хажуугаар өнгөрөхдөө сонин дээр байгаа нэгэн зургийг хараад зог туссан. Сонины нүүрэн дээр түүний амьдралдаа дахиж хизээж харахгүй гэж найдаж явсан аимшигтэй зүйл зурагтайгаа гарсан байлаа. 2005 оны 11-р сарын 27-ны Нэм гаригийн орой 21 настай Кэтрин Вудс гэдэг эмэгтэй жижигхэн орон сууцныхаа гал тогооны өрөөнд толны өмнө хараад нүрээ бодоод зогсож байлаа. Түүний хажууханд утас нь вибратор дуурайд байсан ч гэсэн тэр аваагүй. Яагаад гэхээр тэр оройны 7 цагт ээлжийн ажилдаа амжиж очих ёстой байсан болохоор яарвчлан нүрээ бодоод зогсож байсан нь тэр. Кэтрины хувьд 3 жилийн өмнө Ohio хотоос Нью-Йорк руу шилжиж ирсэн. Түүний мөрөөдөл нь Бродвей театрт бүжигчин болох байсан. Гэхдээ Нью-Йорк хотын хувьд үнэтэй учраас тэр мөрөөдлөө хөөхийн тулд хэдэн ажлыг давхар хийх ёстой болсон. Яг энэ цаг үед тэр 3 өөр ажлыг хийж байсан гэдэг. Түүний 2 ажил нь бол энгийн, нэг нь зөөгч, нөгөө нь хүүхдийн бүжгийн багш гэх, харин одоо очих гэж байгаа нөгөө ажил нь болохоор өөрийнх нь ч дургу таньдаг хүмүүстэй хэлхээс ч ичмээр ер нь л хүмүүсээс нуудаг тийм ажил байсан. Түүний 3 дахь ажил нь Flash Dancers нэртэй Times Square орчмын Strip Club Topless Dancer хийдэг ажил байсан. Кэтрин энэ ажилдаа үнэхээр дургу байсан ч гэсэн өндөр цалинтай болохоор энэ ажлынхаа цалингаар Бродвейд хүрэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд дуу хоолойны болон бүжгийн сургалтын төлбөрөө төлдөг байсан. Тэр Манхэттенд амьдардаг байсан. Энэ хэсэг хотын үнэтэй хэсэг хэрвээ арай хямд дүүрэгт амьдарсан бол мөнгө хэмнэж болох байсан ч гэсэн Кэтрины хувьд анх Нью-Йорк хотод ирээд түрээс хямдтай дүүрэгт амьдарч байхдаа түүний байрны эзэн нь түүнийг хүчиндэж байсан юм байна. Тэр явдал мэдээж Кэтрины сэтгэлд маш том шарах болж үлдсэн. Тэр үедээ бүр Нью-Йорк хотоос нүгэд буцаад Ohio руугаа явъя гэж хүртэл бодож байсан гэдэг. Гэсэн ч эцэст нь Кэтрин үлдэх шийдвэрийг гаргаж мөрөөдлөө хөөхөр шийдсэн. Ингээд тэр Нью-Йорк хоттой нүгээд илүү аюулгүй гэж бодоод Манхэттенд байр түрээслэх болсон юм байна. Түрээсний мөнгөний хувьд өндөр учраас roommate-тэй байх шаардлагатай болсон. Тэр roommate-ээрээ Ohio хотоос л таньдаг байсан хуучны найз болох Дэвид Хайн гэдэг нэртэй 23 настай өөрийн таньдаг эрэгтэйг сонгосон. Кэтриныг нүрээ будаад өөрийгөө бэлдэж байх үед нь roommate Дэвид нь ажил руу нь Кэтриныг хүргэж өгөхөөр машина авахаар гарсан байсан юм байна. Кэтрин нүрээ будаж дуусаад хувцас өмсгөөр өрөө рүүгээ явж байх орондоо том өрөөнд нь байсан нохооныхоо дээгүүр гараад явсан. Тэр нохоо нь Кэтринийхч биш, Дэвидийхч биш байсан. Дэвид ч мөн адил олон цагийн ажил хийдэг байсан юм байна. Тэр ажлуудынх нь нэг нь хагас цагаар айлын нохоог харж өгөх. Хэрвээ хотоос эзэн гараад явцсан юм уу? Харж амжихгүй үедээ айлын нохоог хардаг тийм ажил. Мөн нохоо харахгүй үедээ Дэвид байрныхаа ойролцоо байдаг зочид буудалд хаалгач хийдэг. Кэтрин Дэвид хоёрын хувьд өмнө нь үерхэж байсан удаатай, харин одоо бол зүгээр л түрээсээ хувааж төлдөг roommates болчихсон. Энэ үеэс хэдхэн хоногийн өмнө Америкт талархлын баяр нь болсон байсан юм байна. Кэтрины хувьд өмнө нь бол Ohio руугаа буцаад гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэдэг байсан бол 2005 онд Нью-Йорк хоттой үлдээд Дэвидтэй хамт баярыг тэмдэглэсэн. Мөн Дэвидийн хувьд Кэтрины Flash Dancers клубт бүжигчин хийдэг байсан ажлыг нь мэддэг байсан хэдий ч ямар нэгэн шүүсэн онцгой хандлага бол гаргадаг байгаагүй. Тэр нь ч Кэтринт таалагддаг байсан. Бусад хүмүүсийн хувьд болохоор нэг тийм шүүгээд байгаа хандлага гаргадаг. Харин Дэвидийн хувьд Кэтриныг яргал байгаагаар нь хүлээж авдаг байсан болохоор түүнтэй байхад илүү тухтай санагддаг байж. Харин тэдний хооронд болдоггүй нэг асуудал буцаж үерхэхэд саадтай байсан зам нь болохоор Дэвид бусад эрэгтэйчүүдэд хэтэрхий дургу. Кэтрины эргэн тойронд эрэгтэй хүн харагдах юм уу харьцаж байгааг нь харахаараа ер нь дургуутсан хандлагыг гаргадаг. Жишээ нь тухайн үед Кэтрин фитнес явдаг байсан. Тэр үедээ өөрийнхөө хувийн дасгалжуулагч болох Пол гэдэг залуутай уцаар ярьдаг байсан юм байна. Дэвид түүнийг Полтай байгааг нь харахаараа энэ нэг тийм гаж сонин залуу надад таалагддгүй гэж бас дургу байгаагаа илэрхийлдэг байсан гэдэг. Ингээ Кэтрин өрөөнөөсөө гарахад бэлдээд байж явах үед нөгөө хар нохоо нь нэг тийшээ хуцаад байгаа сонсогдсон. Гэртээ хоёулахнаа байхад яагаад нохоо нь хуцаад байгаа юм бол гэд Кэтрин тэр зүг рүү алхсан байдаг. Хэсэг хугацааны дараа Кэтрины roommate нь болох Дэвид машина авахар гудамжаар хурдан алхаж байсан. Ингээд холоос машина аваад
байрныхаа гадаа ирсэн боловч Кэтрин байгаагүй. Тэгээд машинаа аваад байрныхаа гадаа ирсэн ч гэсэн Кэтрин харагдаагүй болохоор утас руу залгасан юм байна. Утас руу залгасан ч Кэтрин хариулаагүй. Ингээд тэр гэрлүүгээ орж Кэтриныг дуудахаар шийдсэн. Тэдний хувьд орон сууцны 2 дахь давхарт амьдардаг байсан. Ингээд Дэвид шатаар гараад коридороор явж байхад өөрийнх нь харж байсан нохоо нь коридорт уяатай зогсож байгааг нь олж харсан. Гайхаад яагаад нохоо гэртээ биш коридорт байгаа юм бол гэж бодохтой зэрэгцээд нохооных нь ард нь хөршин болох Брэд гэдэг залуу зогсож байж. Дэвидийн хувьд Брэдэд ч дургу, ер нь бас харилцдаггүй. Яагаад энэ хүү өөрийнх нь харж байгаа нохог уяад зогсож байгаа юм болоо гэж бодтол Брэд би энэ нохог коридороор тэнээд явж байхад нь олсон. Танаа нохоо гэдгийг таниад буцаагаад авчирсан ч танаа хаалгыг тогшоод хинч онгойлгоогүй болохоор ингээд уйсан юм а гэж тайлбарласан. Дэвид ингэж хөршин яагаад нохоог нь барьж байсныг нь бол ойлгосон. Хаал нь түгжээгүй байсан. Дэвид гарахтаа хаалгаа цойжуулсан хэсгийг санахгүй байсан болохоор шууд хаалгаа онгойлгоод Кэтрин гэд дуудсан. Харин гэр дотроос нь ямар нэгэн хариу байгаагүй. Тэр байдал нь нэлээд сонирн мэдрэмжийг төрүүлсэн. Тэгээд дотгошоо ороод Кэтрин ч харагдахгүй байсан болохоор өөрийнх нь байдаг унтлагын өрөө рүү нь хаалгыг онгойлгох гэж оролдсон боловч хэдхэн сантиметр нээгдээд газарт ямар нэг зүйл хаалгыг цаанаас нь тулж байгаа юм шиг санагдсан байгаа юм. Ингээд нөхцөл байдал хэвийн байдлаас арай өөр санагдсан учраас нэг л муу зүүн сонин татаад өрөө рүү ороод хартал түүний бодсноос хамаагүй аимшигтэй дүр зураг түүнийг хүлээсэн. Ингээд тэр яаралтай 911 рүү залгаад цагдаа нар дуудсан. 30 минутын дараа орой 7 цаг 30 минутын үед Нью-Йорк хотын цагдаагийн газрын мөрдөгч Стивен Гейтс гэдэг хүн Манхэттен дахь орон сууцны барилгын шатаар өгсөн гарч ирж байлаа. Энэ дүүрэг нь болохоор маш аюулгүйд тооцогддог газар байсан. Ер нь энд хүн амны хэрэг бараг гардаггүй. Гэхдээ мөрдөгч эрэхтэй бодож байснаар 911 рүү залгасан хүний яриа үнэн байсан бол өөрийг нь 2 давхарт нэлээд аимшигтэй зүйл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан. Тэр 2 давхарт гарч ирэхэд хид хідэн цагдаа нар аль хэдийнэ ирчихсэн коридорт нэг туранхай залуутай нэг цагдаа яриад зогсож байгааг харсан байгаа. Ингээд мөрдөгч Гейтсийг 2 давхарт гарч ирэхэд өөр нэг цагдаа ирээд тэр хүн бол Дэвид хаана амиа алдсан хохирогчийн руммейт нь цогцыг олоод 911 рүү дуудлага өгсөн хүн юм а гэж хэлсэн. Хохирогч Кэтрин Вудс гэдэг эмэгтэй орон сууцны арын унтлагын өрөөнөөс олдсон гэж хэлсэн. Үүнийг сонсоод мөрдөгч Гейтс толгой дохиод өөрөө орж хэргийн газрыг шалгахыг эрмэлзэн бусдаас эхлээд мэдүүлэг авахаас эхлээд хамгийн түрүүнд мөрдөгчийн хувьд бол мэдээж хэргийн газартай танилцах хэрэгтэй. Ингээд тэр Эрзэнэн Бэлийн өмсөд байрны хаалга болон хүрээг шалгасан. Гэхдээ ямар нэгэн хүчээр эвдэж орсон шинж тэмдэг байгаагүй. Тэгээд байр руу дотгошоо ороод явхад жижигхэн зочны өрөөтэй баг зэрэг замбраагүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар тонсон сүйтгэсэн юм шиг харагдаагүй. Том өрөөний хэсэгт эрэгтэй хүний хувцс эн тэн төглөрчсөн байдалтай ер нь бол хүмүүсийн амьдардаг энгийн байр шиг л харагдаж байсан. Мөрдөгч Гейтсийн хувьд юмд хүрэхгүй хичээгээд болгоомжтой алхасаар цогцос байгаа гэж бодсон унтлагын өрөөний зүг рүү очиод хаалгыг нь арай гэж багтахаар онгорхой болгосон. Тэр дотогш ормогцоо хаасайгүй цус байгааг олж харсан байгаа. Цус хан, тавилга, бүр өрөө даяар тэр чигтээ цацагдсан байдалтай байсан. Өрөө бүхэлдээ ер нь сүйтгэжсэн шүүгээний нэг шургуулх нь онгорхой энэ тэндгүү эмэгтэй хүний хувцас газар сайгүй харин өрөөний яг голд нь цуснд будагдсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Ингээд мөрдөгч Гейтсийн хувьд цогцлоо ойртож доош суугаад анхааралтай ажигласан. Тэр дуудлага аваад ирж байхдаа амиа алдсан хохирогчийг Кэтрин Вудс гэдэг залуухан эмэгтэй байсан гэдгийг мэдэж байсан. Кэтринийн хувьд футболктойгоо доогоороо дотуур хувцастай байсан. Футболкн дээр нь маш тод гутлын мөр байсан нь алуурчин түүнийг дэвссэн юм шиг харагдсан. Мөн биеэр нь дорхож арваад хутганы шархтай гар шууд дээр нь хамгаалах гэж оролцсон юм шиг шархнууд байсан нь Кэтрин өвхөн өгтлээ алуурчинтай тэмцсэн гэдгийг илтгэж байсан. Гэхдээ хамгийн аимшигтай шарх нь хүзүүн дээр нь байсан алуурчин Кэтриний хоолойг бараг толгооноос нь таслах шахам гүн хэрчсэн байсан. Үүнийг хараад мөрдөгчийн хувьд үүнийг хийсэн хүн Кэтринд асар их уур хилэнтэйгээр харьцсан, үзэн ядсан шинжтэйгээр алалахыг үйлдсэн байна гэдгийг бодсон. Тэр үед ард нь хөлийн чимээс сонсогдоод Нью-Йоркийн цагдаагийн газрын өөр мөрдөх баг ирсэн байгааг мөрдөгч олж харсан. Хаалга матрасаар гатсан байсан болохоор өрөөнд орж гарахад төвөгтэй байгаад мөрдөх багийнхаа хамгийн түрүүнд матрасыг өргөж хан руу налуулж тавьсан. Ингэснээр унтлагын өрөөний хаалга бүрэн онгоох боломжтой болсон. Дараа нь мөрдөгч Гейтсийн хувьд ухарч зогсоод
цагдаагийн багийнхныг ажиллаа хийж байгааг ажиглаж өрөөг анхааралтай ажигласан. Ингээд цагдаагийн багийнхан Кэтрины футболкон дээрх байсан гутлын мөрийг шинжилгээнд авсан. Мөн орны даван дээр яг ижилхэн 2 дахь гутлын мөрийг мөн олдсон. Мөрдөгчийн харснаар болохоор хоёр мөр хоёулаа яг нэг гутлаас үлдсэн юм шиг. Энгийнүүдээр мөрдөгчийн ер нь бодсноор болохоор дундаж биетэй эрэгтэй хүнийг байх магадлалтай юм байна гэж харагдсан. Тэгээд мөрдөгч Гейтс нэг зүйлд шууд анхаарлаа хандуулсан нь тэр унтлахны өрөөнөөс гараад зочны өрөөлөө очоод шалан дээр хэвтэж байсан хит хитэн эрэгтэй хүний гутлыг мөн ажигласан. Хэдийгээр уулны хэн унтлахны өрөөндөх мөртөө таарахгүй байсан ч гэсэн хэмжээ нь ер нь адилхан юм шиг санагдсан. 2005 оны 11 дуусар сарын 27-ны оройны 8 цаг 30 минутын үед мөрдөгч Гейтс Нью-Йоркийн цагдаагийн газрын 19-р байцаалтын өрөөндөө ширээний ард өөрийнхөө ажлыг хийгээд сууж исэн. Түүний анхны мэдүүлэг авсан сэжигтэн нь болохоор Дэвид Хайн гэдэг нөгөө Кэтрины рүүммейт байсан юм. Дэвид алалгын хохирогч Кэтрин Вудсийн рүүммейт тухайн мөчөд мөрдөгч Гейтсийн гол сэжигтэн болсон. Байранд хүчээр эвдэж орсон ямар ч шинж байгаагүй. Алуурчин тухайн байранд чөлөөтэй ордог хүн байсан эсвэл дотроос хин нэгэн оруулсан гэсэн үг гэж мөрдөгч бодсон. Мөн аллаг хутгаар маш хэрцгийгээр үлдэгдсэн байсан болохоор хувийн ус хонзонтой ойрын хүн байх боломжтой. Кэтрины өрөө сүйдсэн байсан ч юу ч мөн хулгайд алдагдаагүй. Энэ нь бас л хин нэгэн танихгүй хүн орж ирээд дээрэмдэх гэж биш. Дотны таньдаг хүн нь өшөө авах сэтлэр уур хилэнтэйгээр зөвхөн аллаг үлдчихэд яваад өгсөн нь харагдсан. Мөн дээгүүрээ футбологтой доогоороо зөвхөн дотуур хувцастай байсан нь биелийн сэтэлтэй хэрэг байсан ч байж магадгүй гэсэн бодлыг төрүүлсэн. Тийм болохоор мөрдөгчийн хувьд энэ алалгыг хохирогчийг сайн мэддэг, түүний амьдрах орчинд амархан нэвтрэх боломжтой эрэгтэй хүн хийсэн юм байна да гэж сэжиглсэн. Мөн энэ бодсон дүр зурагт нь Дэвид яг тохирж байгаа. Дээрээс нь алуурчинтай ижилхэн арзмаарийн гутал өмсдөг юм шиг харагдсан. Мөрдөгч Гейтс дэвтрээ гаргаад Дэвидийн эсрэг талд сууж байхдаа Дэвидийн гар шүүг нь ажиглахдаа нэг зүйлийг анзаарсан. Түүний биед зүсэгдсэн мажуулсан эсвэл хөхөрсөн ямар ч уул мөр байгаагүй. Гейтс Кэтрин амиа аврахын төлөө ширүүн тэмцсэн учраас алуурчны гар дээр ямар нэгэн шарх үлдээсэн байх ёстой гэж бодсон. Харин Дэвидэд бол юу ч байгаагүй. Ингээд мөрдөгч мэдүүлгээ эхлүүлээд өнөөдөр яг юу болсон талаар эхнээс нь ярьж өгнө гэж хүссэн. Дэвидийн гар бага зэрэг салгалаад байсан ч гэсэн тэр гүнзгий амьсгаа аваад болсон үйл явдлаа ярьж эхэлсэн. Тэр ярихдаа тэр орой 6 цаг 40 минут хүртэл байранда Кэтринтэй хамт байсан. Тэгээд Кэтриныг 7-оос ажилтай байсан болохоор хүргэж өгөх гээд машинаа авахаар байрнаас гарсан. Кэтрин Flash Dancer гэдэг стрип клубт ажилладаг байсан. Тийшэнд хүргэж өгөх ёстой байсан. Машинаа авах гээд явж байх замдаа хаалгач хийдэг нөгөө зочид буудлынхаа ажлынхантайгаа таарад хэсэг зогсож үг ярилцаад яарч байсан учраас цаашаагаа явсан. Тэр үед нэг хэдэн минут бол жоохон алдсан. Тэгээд ажлынхнаасаа салаад машинаа аваад байрныхаа гадаа буцаж ирсэн. Машинаа аваад байрны гадаа ирэхэд Кэтрин түүнийг яарч исэн болохоор хүлээгээд гадаа зогсож байх гэж бодсон ч гэсэн Кэтрин байгаагүй. Тийм болохоор уцаач авахгүй байсан болохоор байр руу дуудах гэж шатаар дээш гарч очсон. Тэгх үедээ хөрш залуу болон нохоонд коридорт зогсож байсныг харсан гэж мэдүүлэг өгсөн. Үүнийхээ дараа Дэвид байр руугаа орсон. Тэр үедээ Кэтрины зогсцыг өрөөнөөс нь олж хараад 911 рүү дуудлага өгсөн. Тухайд оройны 7 цаг орчим болж байсан гэж мэдүүлсэн. Энийг сонсоод мөрдөгч Гейтс бичиж байснаа болоод шууд Дэвид руу харж ажигласан. Тэр сонсож байгаа зүйлдээ итгээгүй. Яагаад гэхээр Дэвидийн ярьж байгаагаар болохоор тэр байрнаасаа ердөө 20 минут орчим л гарсан юм байна. Тэр богинохон хугацаанд Кэтрин аимшигтайгаар алуулаад алуурчин нь бас тэр хугацаанд цугтаад амжсан гэсэн үг болж таарсан. Энэ нь мөрдөгч Гейтс түүний ярьж байгаа хамгийн муу алиба юм шиг санагдсан. Гэхдээ тэр Дэвидэд өөрийг нь алалгын хэрэгт баривчлахад тун ойрхон чи их сэжигтэй байгаа юм байна гэж мэдэгдэхийг бол хүсээгүй. Учир нь Дэвид айгаад ярихаа болно гэж бодсон. Тиймээс мөрдөгч маш өрөвдсөн өнгөөр Кэтриныг хэр удаа мэдэх вэ гэж асуусан. Дэвид хариуд нь тэд хэдэн жилийн өмнө Ohio хотод танилцсан. Кэтрин төрлөх хоттой ирэх үед нь танилцаад дараа нь үерхэж эхэлсэн. Удалгүй Дэвид Кэтрины араас Нью-Йорк хот руу нүүж хамт амьдрах болсон тухайгаа хэлсэн. Удалгүй Кэтрин түүнээс салаад Дэвидийг байрнаас гарахыг хүссэн ч Дэвид өөрийн гэсэн байр ганцаараа түрээслэж чадахгүй бүр машиндаа хоноглож эхэлсэн учраас Кэтрин түүнийг өрөвдөөд эцэст нь нэг нөхцөлтэйгээр буцааж байр руу оруулсан гэж ярьсан.
Тэр нөхцөл нь болохоор Дэвид зочны өрөөнд унтах ёстой гэсэн нөхцөл байсан. Энэ үед мөрдөгч Гейтс маш хурдтайгаар тэмдэглэлийг хөтлөж байсан. Яагаад гэхээр Дэвид зүгээр ч нэг roommate биш, бүр Кэтрины хуучин найз залуу Экс нь болж таарсан. Тэгээс ч болоогүй Кэтриныг амьд хамгийн сүлд харсан хүн бас цогцыг олсон хүн. Одоо ингээд мөрдөгчийн хувьд өмнөхөөсөө ч илүү би яг алуучны эсрэг талд суугаад байгаа юм байна да гэсэн бодол нэмэгдсэн. Ингээд мөрдөгч Дэвидэд хандаад чиний хэлж байгаа бүхэн маш их тус болж байна. Гэхдээ одоо би нэг зүйлийг шалгаад ирэх хэрэгтэй байна. Чи хүлээгээд байж байх уу гэхэд Дэвид зөвшөөрсөн. Мөрдөгч босоод гарах гэж байснаа хаалганы өмнө зогсоод Дэвидээс сүүлийн нэг асуултыг асуусан нь чи хэдэн арзмаарийн гутал өмсдөг вэ гэж асуусан асуулт. Дэвид юм бодсончгүй шууд л 10 хагас гэж хариулсан. Гейтс үүнийг тэмдэглэж аваад өрөөнөөсөө гарч явсан. Тэр өрөөнөөсөө гараад Нью-Йоркийн цагдаагийн газрын хэрэг дээр ажиллаж байгаа баг болон хөршүүдээс мэдүүлэг авч байсан цагдаануудтай уулзаж мэдээлэл цуглуулсан. Тэгээд тэр мэдээллийг ашиглаад Дэвидийг худал ярьж байгаа эсэхийг илрүүлэхээр шийдсэн. Ойролцоогоор 19 цагийн дараа буюу маргааш өдрийнх нь 3 цагийн үед мөрдөгч Гейтс нэлийн ядарсан байдалтайгаар ширээнийхээ ард кофе уугаад сууж исэн. Учир нь тэр ерөөсөө шүнж унтаагүй шүнжин Дэвидийг байцсан юм байна. Мөрдөгч Гейтсийн хувьд хэргийн газарт ажилласан цагдаагийн баг хороололд ажиллаж байсан бусад мөрдөгчид цагдаа нартай байнга мэдээлэлээс солилцож байсан. Түүнд унтахаасаа өмнө хийх маш их ажил үлдсэн байсан учраас тэр нойроо харамтлалгүй бүх зүйлийг тунгаа сууж байсан нь энэ болж таарсан. Тэр үед мөрдөгч Кэтрин Дэвид хоёрын байрны хөршүүдээс авсан шинэ мэдээллүүдийг уншиж танилцаж суусан. Цагдаа нар хөрш айл бүрээр нь ороод та нарт ямар нэгэн с ิจ гтэй зүйл харсан уу эсвэл сонссон уу гэж тэмдэглэж авсан байсан. Яг мөрдөгч Гейтсийн найдаж байсан шиг тэдний цуглуулсан мэдээллүүд Дэвидийн яриатай зөрж эхэлсэн юм байна. Дэвидийн ярьснаар бол 6 цаг 40 минутанд байрнаасаа гарсан. Тэр үед Кэтрин зүгээр байсан гэж мэдүүлсэн. Гэтэл хоёр хөрш нь 6 цаг 40 минутаас ч өмнө байрнаас орилох чимээ сонссон гэж мэдүүлэг өгсөн. Дэвид Кэтрин хоёрын яг дээр амьдардаг нэг хөрш нь 6 цаг 28 минутын үед 3 удаа эмэгтэй хүний орилох чимээ сонсогдсон гэж хэлсэн. Мөн өөр нэг хажуу айлынх нь хөршөөд хэлэхдээ 5 цаг 45 минутаас 6 цагийн орчим байх орилох, нохоо хуцах, тавилга хөдөлгөж байгаа юм шиг дуу чимээ сонсогдсон. Яагаад очиж шалгаагүй бэ гэхээр тэр чимээ нь удалгүй чимээгүй болчихсон болохоор санаа зовоогүй тэгээд өнгөрүүлж гисэн гэж хэлсэн. Нөгөө хар нохоог олсон хөрш болох Брэд ч мөн мэдүүлэг өгсөн байсан. Брэдийн хэлснээр тэр Дэвидтэй коридорт 6 цагаас 6 цаг 30 минутын орчимд таарсан гэж хэлсэн. Гэтэл Дэвидийн хувьд болохоор би 7 цагийн орчимд буцаж ирээд Кэтрины цогцыг олсон 7 цагийг дөхүүлээд 7 цагийн орчимд нөгөө хөрштөөгөө таарсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл бүтэн 30 минутын зөрүү гарч байгаа. Мэдээч мөрдөгч Гейтсийн хувьд болохоор гэрчүүд цагийг буруу санах нь элбэг гэдгийг бол мэдээж байсан. Тэр тусмаа Нью-Йорк хот шиг нэгт ойр ойрхон шигүү байрлалтай байрнуудтай газар янз бүрийн чимээ хаа сайгүй сонсогдож байт юм байна. Гэсэн ч Дэвидийн алибай маш ноцтой, с ิจ гтэй асуудалтай харагдаж байсан. Ингээд мэдүүлэг хэргийн материалтай танилцаад мөрдөгч Гейтсийг сууж байх үед утсан дуурсан. Хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн багийнхан залгаад Кэтрины футбол болон орны дааван дээр байсан гутлын мөрийг шаалгаж дуулсан. Тэр мөрүүд нь үнэхээр дундаж биетэй эрэгтэй хүнийх арзмаар нь эрэгтэй хүний 10.5 арзмаар байсан гэж мэдээлэл өгсөн. Яг Дэвидийн өмсдөг арзмаартай таарч байгаа. Мөрдөгч Гейтс энэ талаар мэдээллийг аваад цагдаа нарт баярлалаа гэж хэлээд уцаа тасалмагцаа шууд байцаалтын өрөө рүү ороод энэ удаад Дэвидэд илүү ээлдэг биш зүгээр л сууж шинэ баримтуудаа шууд өмнө нь дэлгээд алуучны гутлын мөр чиний арзмаартай яг таарч байна. Хөршүүд чамайг байрнаас гарсан гэж хэлсэн цагаас өмнө орилох чимээ сонсон байна. Брэд гэдэг хөрш чинь өөрөг чинь хэлснээс дор хаяж 30 минутын өмнө чамтай коридорт таарсан гэж мэдээлэл өгсөн гэж хэлсэн. Тэгээд мөрдөгч урагш тонгоогоод байрны хяналтын камерны бичлэгийг манай хүмүүс авч ихэлсэн. Тиймээс хэрвээ хэлэх зүйл байгаа бол яг одоо хэлсэн чинь дээр шүү гэж хэлсэн. Ингэж хэлж байхдаа мөрдөгч Дэвидийн царай хэрхэн өөрчлөгдгийг ажигласан. Дэвидийн царай нь ядарсан төрхөн шууд айцтай мэт болж хувирсан байгаа. Магадгүй энэ мөчөд л яг Дэвид цагдаа нар түүний ярианд үнэхээр итгэхгүй байгаа юм байна гэдгийг анх удаага ойлгосон байх. Мөрдөгчийн хувьд харин ямар ч сэтгэл хөдлөл гаргалгүйгээр Дэвид рүү ширцээр байсан. Тэр үед Дэвид өмнөх 20 цагийн туршид ерөөсөө яриаггүй өөр нэг шин түүхийг ярьж эхэлсэн. Тэр мөрдөгчөд хэлэхдээ Кэтрин Пол Кортес гэдэг залуутай танил байсан.
Тэд үерхэж байсан. Би тэр хүнийг үргэлж нэг тийм creep гаж итгээд гэж боддог байсан юм а гэж бодлоо хэлсэн. Мөн Кэтрин өөрөө Пол түүнд хит улаарчсан хитрхи сайн хандаад байдаг байсан гэж ярьж байсан тухай нь хэлсэн. Тиймээс ч намайг биш Полыг та нар шалгах хэрэгтэй гэж мөрдөгчөд хэлсэн юм байна. Мөрдөгч Гейтс энэ нь зүгээр л нэг сүүлчийн мөчөд өөр хүн рүү хардлага чиглүүлэх гэсэн цөхөрсөн оролдлого юм шиг санагдсан ч гэсэн бүх сэжүүрийг шалгах ёстойгоо мэдэж байсан. Тиймээс ч мөрдөгч Полын нэрийг тэмдэглэж аваад за бид шалгаж үзье гэж хэлээд гарсан. Кэтриныг амиа алдснаас 2 хоногийн дараа сонины сурвалжлагчид босон явдлыг мэдээд цагдаагийн газарт шавж эхэлсэн. Ингээд тэр өдрийн маргааш өглөө Кэтрины алалгын хэрэг бүх мэдээгээр гараад түүний царайлаг инээмсэглсэн зураг нь сонинуудын нүрийг дүүргэж эхэлсэн. Нью-Йорк Daily News сонины нүүрэн дээр гарчиг бүр мөрдөгч Гейтс үнэхээр таалагдаагүй. Тэр гарчиг нь алагдсан стриперийн нууц амьдрал гэсэн бичгтэй байсан. Нийтлэл дотор нь Кэтрины гэр бүлийнхэн түүнийг стрип клубт бүжгэлдэг байсан гэдгийг нь огт мэддэггүй байсан тухайд бичсэн байсан. Кэтрины гэр бүлийнхэн нь Ohio хотоос Нью-Йорк руу охиныхоо цогцыг авахар ирснийхээ дараа л энэ тухай сониноос мэдсэн байгаа. Мөрдөгч Гейтс нийтлэлийг ширээн дээр хурдан гүйлгэж уншаад Кэтрины ажил алхахтай холбоотой гэдэгт итгэхгүй байсан ч гэсэн хэвлэлүүд энэ үсгийг улам дэврэгхээр зүтгэж байгааг олж харсан. Хэвлэлийн энэ их шуурга бол түүнд үнэхээр таалагдаагүй. Учир нь түүний цагдаагийн баг аль хэдийн алуучныг олох гэж асар их дарамтанд ор ажиллаж байхад хэвлэлийнхний олон нийтийн хэрэггүй мэдээлэл худал сэжүүрүүд тасралтгүй орж ирэх нь тэдний ажилд саад болох хүндрэлтэй байсан. Ингээд мөрдөгч Гейтс сонино тавиад босож байцаалтын өрөө рүү буцаж орсон. Түүний хувьд өчигдөр ажиллаа дуусах үедээ бараг л Дэвидийг алуурчин гэдэгт бүрэн итгэлтэй болсон байж. Тиймээс Дэвидийг гэрлүүн явуулахдаа хотоос гарч болохгүй шүү гэж хатуу анхааруулсан. Мөрдөгчийн хувьд Дэвидийг тун удахгүй баривчлахаар төлөвлөж байсан. Харин эхлээд бусад сэжүүрүүдийг шалгаж үзэх хэрэгтэй гэж бодсон учраас тэр Пол Кортесийг цагдаагийн газар дуудсан байсан. Нөгөө Дэвидийн нэр дурдсан залуу сүүлд Кэтринтэй уулзаж байсан гэсэн залуу. Ингээд цагдаа нар түүнийг олж авчираад байцаалт өгөхөөр суулгаж байсан. Мөрдөгч Гейтсийн хувьд өрөөнд ормогцоод шууд Полын гутлыг харсан. Түүний гутланчоос дундагч эрэгтэй хүнийх арзмаар нь бас л 10.5 юм шиг харагдаж байсан. Арзмаар нь бас л 10.5 юм шиг харагдаж байсан. Мөн Полын гар ялангуяа шуу болон хуруун дээр нь шалбар хай хөхөрсөн зүйл байгаа эсхийг ажигласан. Харин Полын хуруун дээр нь жижигхэн шарх үүссэн байсан. Мөрдөгч хуруучин ягаад шалбарцсан гэд асуухад жим дээрээ төхөөрөмжөнд тавчуулаад баг зэрэг шалбарчихсан юм а гэж Пол хариулсан байгаа. Полыг харахад маш тайван, намуухан хүн юм шиг харагдсан. Пол ярихдаа би Кэтрины үхлийн тухай сониноос уншсан. Чадах зүйл байвал би үнэхээр тусалахыг хүсэж байна гэж хэлсэн. Мөрдөгч чиний нэрийг Дэвид хаанаас авсан гэж хэлэхэд Пол нүдээ эргэлдүүлээд Дэвид миний Кэтринтэй харилцаанд үргэлж атаархдаг, харддаг юм шиг сонин хандлага гаргадаг байсан гэж хэлсэн байгаа. Пол тэд нэг жилийн өмнө жим дээр танилцсан гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш Кэтринтэй салж нийлсэн маягтай үерхлийн харилцаатай байсан гэдгээ мэдүүлсэн. Кэтриныг нас барах үед тэд үерхлийн харилцаагүй байсан ч гэсэн Пол эргээд нэг өдөр нийлнэ гэж найдаж байсан тухайга цагдаад мэдүүлсэн. Мөн тэр Кэтриныг нас барсан өдөр уулзаагүй ч гэсэн үдээс өмнө нь уцаар ярьсан тухайга хэлсэн. Тэд үе уцаар ярьдаг байсан болохоор энэ нь хэвийн зүйл байсан. Пол тэр өдөр дахиад нэг удаа залгасан ч гэсэн Кэтрин уцаа аваагүй. Гэхдээ түүнийг нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрүүлсэн тухайга хэлсэн. Кэтриныг амиа алдсан өдөр юу хийсэн тухайга Пол ярихдаа тэр орой найзуудтайгаа шопинг хийгээд дараа нь оройны 8:30 минутын орчимд баарнд Нью-Йорк Джетсийн тоглолтыг үзсэн гэж хариулсан. Мөрдөгч энэ алибайг шалгах хэрэгтэй гэж тэмдэглэж авсан. Дараа нь Кэтриныг хэн алсан байж болох талаар санаа оноо байна уу гэж асуухад Пол хэсэг бодсноо Жо гэдэг стокер маягийн залуу байсан гэж хэлсэн байгаа. Тэр Кэтрины стрип клубийнх нь байнгын үйлчлүүлэгчдийн нэг байсан. Хэдэн сарын өмнө ямар нэг байдлаар Кэтрины утсын дугаарыг олоод авчихсан клубээс гадуур холбоо барьж эхэлсэн гэж Кэтрин надад ярьж байсан юм байна гэж хэлсэн. Яг тэр үед нь Кэтрин нэг орой ажил дээрээ мансуурчсан байдалтай байсан. Өөрөөр хэлбэл хэн нэгэн түүний ууж байсан зүйлд нь юм холчихсон юм шиг юу болсныг санах чадваргүй гинт болчихсон байсан тухайга Пол ярьсан байна. Ихэвчлэн бэлгийн хүчирхээлтэй холбоотой үед эмэгтэйчүүд ийм байдалтай болчихсон байдаг. Пол мөрдөгчөд хэлэхдээ би баталж чадаагүй ч гэсэн тэр эмийг Жо хийсэн байх гэж би дотроо бодож явдаг юм а гэж хариулсан.
Энэ болсон явдлын дараа Кэтрин Жовтэй холбоогоо тасалсан, хүний найруулсан эмтэй юм уудсан гэдгийг нь Пол мэдснийхаа дараа энэ олон нийтийн бүжигчний ажлаа болох хэрэгтэй гэж ятгаж байсан тухайгаа хэлсэн. Гэсэн ч Кэтрин зөвшөөрөөгүй. Пол бүр Кэтрины аав руу залгаад санаа зовж байгаагаа хэлчихсэн болохоор Кэтрин уурлаад хэдэн 7 хоног Полтой ярихаа болсон юм байна. Мөрдөгч Гейтс Полын ярьсан энэ бүхнийг нь тэмдэглэж аваад Жовтэй яаж холбогдох тухай мэдхүү гэж асуухад Пол надад дугаар нь бол байхгүй. Гэхдээ Кэтрины утсанд байгаа байхаа гэж хариулсан. Мөн Пол Кэтринтэй ярихад нас барсан өдөр нь уцаар хамгийн сүүлд ярихдаа түүний хэлсэн нэг зүйл нь ихэд гайхшрал төрүүлсэн тухай хэлсэн. Кэтрин түүнд хэлэхдээ хэдэн сарын турш бүрэн холбоо тасарсан байсан Жов гинэт огт санаандгүй байдлаар дахин залгаж ихэсэн тухайгаа хэлсэн байсан юм байна. Тэр үед мөрдөгч Гейтс Полын нүрийг анхааралтай ажиглаж ямар нэг юм худлаа ярьж байна уу гэдгийг шинжсэн. Яагаад гэхээр Жогийн тухай ярьж байгаа яриа нь Пол өөрийгөө с ิจ гтнээс холдуулах гэсэн оролдоо байж магадгүй байсан ч Пол худлаа ярьж байгаа юм шиг зүйл ажиглагдаагүй. Ингээд мөрдөгч Гейтсийн хувьд Кэтрины утасны дуудлагын бүртгэлээр нь энэ бүхнийг амархан шалгаж болох байсан учраас үргэлжлүүлэн Жог гэгчийг шалгахаар шийдсэн. Тэгээд дотроо магадгүй сонир хэллүүдийн бичиж байгаа үнэнч байж мэднэ. Магадгүй одоо Кэтрины амьдралд байсан стрип клубт ирдэг үйлчлүүлэгчдийг илүү нухацтай шалгах цаг ирсэн байж болох юм а гэж бодсон. Ингээд дараагийн өдөр нь буюу 2005 оны 11-р сарын 30-ны лхав гарагт мөрдөгч Гейтс ширээнийхээ ард сууж байгаад уцаа таслахдаа нэлээд бухимдалтай сууж байсан. Түүний ууралсан шалтгаан нь нэг сэтгүүлч заалгасан байсан юм байна. Мөрдөгч Гейтсийн хувьд одоогоор хэн нэгнийг баривчлаагүй байсан болохоор мэдээллийг нууцлаад юу ч хэлж өгөөгүй. Харин мөрдөгчийн хувьд шууд л ширээн дээрээ аваарсан баримтууд руугаа эргэн төвлөрөөд Кэтрины гар утасны дуудлагын бүртгэлүүдийг шалгаж эхэлсэн. Мөрдөгч Гейтс шүүхийн шийдвэрээр гар утасны дуудлагын бүртгэлүүдийг автчихсан байсан нь энэ. Тэр бүртгэлүүдээс нэг сонин зүйл тодорхой болсон нь Поли хэлсэн бүхэн үнэн байсан. Полч, Жорж Кэтриныг нас барахын өмнөхөн түүн рүү залгасан байсан нь тогтоогдсон. Үүний дараа Гейтс Жог дуудаж байцаалт авсан. Яагаад хэдэн сарын турш огт холбоогүй байснаа гинэд Кэтрин рүү залгасан талаар нь асуусан. Жогыг ч хариулахдаа зүгээр л түүнийг ямар байгааг шалгахыг хүссэн, талархлын баяр сайхан өнгөрөөсөө гэж хэлхийг хүссэн. Энгийн найрсаг л дуудлага байсан юм а гэж тайлбарласан. Харин мөрдөгч түүнээс чи өмнө нь хэн нэгний ундаанд эм хийж байсан уу гэж асуухад Жогийн нүдэн томроод үг нь гацаж ээрэд тэр огцом сандарсан байдлаагаар би тийм зүйл хизээч хийхгүй гэж хэлсэн байгаа. Гэхдээ хэлж байгаа хоолойны өнгө хариу үйлдэлийг нь ажиглахад мөрдөгч Гейтс түүний байгаа байдалд итгээгүй. Тэгэд мөрдөн байцаал гинэд дахин бүрэн нээлттэй болсон. Хэдхэн хоногийн өмнө тэр Дэвидийг гол сэжигтэн гэж бараг итгэлтэй байсан бол одоо Кэтрины амьдралд байсан өөр эрэгтэй хүмүүс нэг нэгээрээ ээл гарч ирж сэжигтнүүдийн хүрээ ийхүү тэлсэн байгаа. Одоо мөрдөгчөд 3 гол сэжигтэн байгаа. Үнэн дээр анхны сэжигтэн гэж байсан Дэвид бүрч илүү гэмгүй юм шиг харагдаж эхэлсэн. Мөрдөгчдийн баг Дэвидийн ажилдаг зочид буудлын хамт олонтой ярилцахад тэр үнэхээр л тухайн өдөр хэлсэн шигээ ажил дээрээ хүмүүстэй ярилцаж байсан нь батлагдсан. Тэгэд хамгийн чухал нь барилгын хяналтын камерын бичлэг ил болсон. Тэр бичлэг дээр Дэвид 6 цаг 38 минутын үед барилгын гол хаалгаар гарч явж байгаа нь тодорхой харагдсан байгаа. Энэ нь нөгөө түүний хэлсэн 6 цаг 40 минутын орчимд гарсан гэдэгтэй нь бараг яг тахаарсан. Камерын бичлэг түүнийг бүрэн цагаатгаж чадахгүй ч гэсэн түүний ярьсан тайлбартай зүрх зүйл байгаагүй. Гэсэн ч Кэтрины алалгын яг цагийг бүрэн батлах боломж бол байгаагүй. Хангалттай камер дотор тал байгаагүй болохоор хоёр давхрын байрны хаалганы урд харуулсан өнцөг огт байгаагүй учраас хэн орж гарсныг тогтоох боломжгүй хэвээр байсан. Яг тэр үед мөрдөгч Гейтсийн уцаанд дуугарсан. Энэ удаад харин шүүх эмнэлгийн багийнхан залгасан байна. Уцаа авахд тэдний хоолой нь догдолсон юм шиг өнгө аястай байсан. Тэд мөрдөгч Гейтс маш том зүйл олцсон гэдгийг мэдэгцэн. Эхний үзлэг хийхдээ Кэтрины унтлагын өрөөнд байсан гудас хаалганы ард түшиглүүлсэн байсныг хөдөлгөж ханны эсрэг тавьсан да. Гэтэл тэр гудас яг нэг зүйлийг халахалж байсан юм байна. Цустай гарын мөр. Анх орсон үедээ тэд үүнийг анзаараагүй байсан. Харин хэд хоногийн дараа өрөөг дахин нэгтэлж үзэж байх үедээ матрасыг буцааж хөдлөхөд ханан дээр цустай тэр мөр ил гарч ирсэн байгаа. Мөрдөгч Гейтс энэ мэдээг сонсоод шууд сэргсэн. Одоо түүнд хийх зүйлд нь тодорхой болсон бүх сэжигтнүүдийн гарын мөрийг цуглуулж харьцуулах. Мөн энэ нь хийхэд тарцсангүй амар ажил юм шиг санагдаж байсан.
Гэсэн ч мөрдөгч Гейтс удалгүй нэг том асуудалтай тулгарсан. Тэр нь с ิจ гтнүүдийн зарим нь аль хэдийнэ өмгөөлөгч авчихсан байсан болохоор цагдаатай огт холбогдохгүй бүр хурууны хээж өгөхөөс татгалцсан. Харин мөрдөгчийн хувьд тэдний хурууны хээг хүчээр авахын тулд тэднийг заавал баривчлах хэрэгтэй болох юм байна. Яг баривчлахын тулд тэр хурууны хээнд хэрэгтэй. Ингээд тэр нэг сонгодог нөхцөлд орчихсон. Нотлох баримтгүйгээр баривчилж чадахгүй, харин баривчилж байж л нотлох баримтыг авч чадна. Ингэснээр мөрдөн байцаалд үндсэндээ ахиад л гацсан. 7 хоног өнгөрөх тусмаа мөрдөгч улам бүр бухимдаж эхэлсэн. Хууль ёсоор бол тэр энэ хэргийг урагшлуулах ямар ч аргагүй болсон юм шиг санагдсан. Гэхдээ хэрэг хэвлэл мэдээлэлээр тасралтгүй гарсаар байсан байна. Олон хүний нүдэнд Нью-Йоркийн цагдаагийн газар энэ хэргийг зүгээр л орхичихсан юм шиг харагдаж эхэлсэн. Харин 12 дугаар сарын 16-ны өдөр Кэтриныг хөнөөгдснөөс 3-7 хоногийн дараа хэвлэл гарсан нэг мэдээлэл мөрдөгч Гейтсийг хамгийн их бухимдуулж байсан зүйл нь эцэстээ яг хэрэгтэй түлхүүрийг нь өгсөн явдал. Тэр нь юу вэ гэхээр тэр өдөр нэг эмэгтэй Нью-Йоркийн цагдаагийн газар руу залгасан. Тэр эмэгтэй зүгээр нэг сонио уншаад өнгөрөөгүй байсан. Тэр Нью-Йоркийн нэгэн сонины нүүр хуудсанд гарсан зүйлийг харсан байгаа. Түүний хийсэн зүйл мөрдөгч Гейтсийг шууд алуурчны зүг рүү чиглүүлсэн. Шүүхэмлийн нотлох баримт болон олон удаагийн байцаалтын үр дүнд мөрдөгчид Кэтрин Вудс 2005 оны 11-р сарын 27-ны орой яг юу болсон гэж үзэж байгааг дараах байдлаар тогтоосон. Оройн 6 цаг 40 минутын орчимд алуурчин Кэтрины амьдардаг байрны шатаар дээш өгсөн. Тэр мөчөд Кэтрин Flash Dancers клуб руу ажлынхаа бэлтгэлийг хийж байсан гэдгийг бид мэдэж байгаа. Кэтрины тэнд ажилладаг гэдэг нь нууц байсан ч энэ нь алуурчин дотроо маш их зовоодог зүйл нь байсан. Кэтрин бусад эрчүүдийн анхаарлыг татаж бүжиглэж байгаа нь түүний доторх хардалт уур хилэнг нь дисгийн аргагүй болгосон байгаа. Тэр өмнө нь Кэтринтэй ярилцаж харилцаа тогтоох гэж оролдсон ч тэр татгалзаар байсан учраас одоо ярилцах биш өөр байдлаар асуудлыг шийдсэн. Алуурчин ингээд чимээгүйхэн хоёр давхрын байрны хаалганы өмнө очиод байруулыг эргүүлсэн хаалга харин түгжээгүй байсан. Тэр чимээгүү дотоогш нэвтрэх үедээ цамцныхаа дотор нуусан хутгаа гаргаж ирсэн. Гэвч түүний огт тооцоолоогүй зүйл нь шалан дээр хэвтэж байсан нохоо гинэд босоод чанга хуцаж эхэлсэн байдал. Хэсэгхэн хугацааны дараа алуурчин буцаад явх талаар хүртэл болцсон байдаг. Харин яг тэр үед Кэтрин нохоо хуцах чимээг сонсоод унтлагын өрөөнөөсөө гарч ирсэн. Тэгээд тэр шууд хаалганы дэргэд зогсож байсан хүнийг хараад гартаа хутгатай байсныг нь харчихсан. Кэтрин хашгираад тэр даруйда унтлагын өрөө рүүгээ буцаад гүүгээд орсон. Тэр бол алуурчны хувьд өмнө нь орох хориотой гэж тооцогдож байсан өрөө байсан. Гэсэн ч тэр мөчөд түүний доторх уур хилэн нь дахиж дэлбэрч гарч ирээд бүх хяналтаа алдчихсан. Тэр шууд Кэтрины араас унтлагын өрөө рүү дайрч ороход Кэтрин орныхоо нөгөө талд гараад матрасыг түр хамгаалалт болох гэж оролдоод өргөөд зогсож байж. Гэсэн ч алуурчин тэр цаадыг шууд хүчээр давж ороод Кэтриныг араас нь барьж авч чадсан. Кэтрины хувьд мэдээж бууж өгөөгүй, тэр бүх хүчээрээ тэмцээж мултрах гэж оролдсон ч чадаагүй. Ингээд өрөө бүхэлдээ эмх замраагүй болоод тэд ширээ сандал мөргөлдөн тавилга унгааж нэг нэгнтэйгээ ачтаач ноцолцсон. Тэр мөчөд алуурчин гартаа барьсан хутгаа дэвшвэргөөд Кэтрины хүзүүг айл болох гүн цуссан байгаа. Харин гайхмаар нь тэр үхлийн шархтай байсан хэрнээ Кэтрин тэмцсээр л байсан. Тэр бүр маш хүчтэй эсэргүүцэж байсан болохоор алуурчин тэнцвэрээ хадгалахын тулд хананд тулж зогсохоос өөр аргагүй болсон. Тэр үүмийн дунд алуурчин өөрөө ч анзааралгүйгээр хананд цустай гарын мөрөө үлдээсэн. Эцэст нь Кэтрин шалан дээр унахад алуурчны уур хилэн нь оволцсон хിവэрээ тэр чигтээ түүн рүү дайрсан. Тэр доош тонгоогоод дахин бүсгүйг хутгалж эхэлсэн. Ингээд эцэст нь Кэтрин хөдөлгөөнгүй болохтол алуурчин гинэт босоод байрнаас зүхтаад явчихсан. Гэхдээ коридорт гараад ирэхэд тэр нэг зүйлийг анзаарсан. Өмнө нь хуцаж байсан хар нохой байрны гадаа гарчихсан байж. Алуурчин нохойг буцааж оруулахыг хүссэн ч нохой маш самгарсан байдалтай түүн рүү хуцсаар байсан болохоор тэр зүгээр хаалгыг хаагаад нохойг коридорт тэр чигт нь орхичихсан юм байна. Дараа нь тэр арын хаалгаар камергүй гарцаар барилгаас цугцсан. Хэрэг гарснаас хойш хэдэн 7 хоногийн турш алуурчин баригдаагүй. Харин түүний өмнөх хар түг эцэстээ түүнийг илчилж эхэлсэн байдаг. Нью-Йоркийн гудамжаар явж байсан нэг залуу эмэгтэй сонин уншиж явхдаа нүүр хуудсан дээр гарсан сэжигтний зургийг харсан. Тэр хүн бол түүний өмнө нь таньдаг хүн байсан юм байна. Тэр эмэгтэй бараг 1 жилийн өмнө тэр хүний зүгээс бэлгийн хүчирхийлэл өрсөн байсан ч цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн байж.
Харин одоо тэр хүн алалгын хэрэгт сэжиглэгдсэн гэснийг олонний анхааралд орсныг нь хараад тэр даруйд цагдаад мэдэгдсэн нь тэр. Нью-Йоркийн тусгай гэмт хэргийн нэгж энэ мэдээллийг ашиглаад сэжигтнийг баривчилж чадсан. Баривчлагдсныхаа дараа мөрдөгч Гейтс эцэст нь гарын хээг нь авсан. Тэр хурууны хээ нь Кэтрины өрөөний ханан дээр олцсон цус гарын мөртөө яг таарсан. Тэгээд хэрэг нэг бүр тодорхой болсон нь энэ. Алуурчин бол Кэтрины үе уулздаг байсан нөгөө найз залуу буюу хувийн тренер Пол Кортес. Дэвидийн сэжиглэж анханасаа нэг л эвгүй итгээд гэж хэлж байсан нь зөв байсан. Пол бол өмнө нь дорхойж нэг эмэгтэйг хүчээр хэлж байсан аюултай хүн байсан нь тогтоогдсон. Ойролцоо холбооны цамхгуудын мэдээлэлээр Пол хэрэг гарахын өмнөхөн Кэтрины байрны ойролцоо байсан нь ч батлагдсан. Тэр тухайн үедээ Кэтрин рүү удаа дараа залгасан ч Кэтрин түүнийг оошоогоогүй, уцыг нь аваагүй. Ингээд Пол Дэвидийг байрнаас гарч явахыг хүлээж байгаад яг Кэтрин ганцаараа үлдэх мөчийг сонгоод дотоогш орсон нь тэр ээж. Дэвид ердөө 20 минут л эзгүй байсан ч энэ хугацаанд Пол хангалттай байсан. Тэр байр руу ороод Кэтрнийг хөнөөгөөд уул мөргүй зүхтааж Пол 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баривчлагдсан. Түүнийг 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутгаж 25 жилээс бүх насаар хорих ялыг оноосон. Хэрвээ 25 жилийн хорих ялаа эдлээд гарах бол тэр 2030 онд буюу одоос ердөө 4 жилийн дараа суллагдана. Ингэжэл нэгэн үзэгсэлэнтэй бүжигчин бүсгүй Нью-Йорк хотод амьдарч байхдаа харамсалтайгаар 21 наснда амиа алдсан. Бичлэгийн эхэнд нэг эмэгтэй сонины дэлгүүрийн хажуугаар явж байгаад зог туссан гэдэг эмэгтэй бол сүулт мэдүүлэг өгсөн эмэгтэй тэр Полийн зургийг хараад цочирдсан байдал нь тэр байсан. Тэр эмэгтэй цагдаад очиж мэдүүлэг өгснөөр Полыг баривчлах гол түлхүүр болсон. Энд хүрээд өнөөдрийн бичлэгийг өндөрлөж байна. Бичлэгээ дуустал үзсэнд баярлалаа. Өнөөдрийн хэрэг танд ямар санагдсан талаар сэтгэгдлээ доор хэсэгт үлдээгээрэй.